ерөөлт үндэстэн гээд. Тийм. Тэгээ би түрүүн бас бодож л тээ. Энэ олон дууны одоо ингээд үгийн санаад тэгээ тусад нь аяын санчээдэг. Ерөнхийдөө ингэхлээр чуулган дээр байн дуулдаг болохоор бас ерөнхийдөө. Тийм, манай чуулганы ер нь л дуулдаг. Тус тусны сайн санаад байна гэсэн үг шүү. Тэрнээс биш бол сайн дуулахгүй бол зарим хүмүүс бол өөрөө зохиосон ч гэсэн үгийнч мартаад аян зармын холиод ч юм уу. Тэгээд бас дээрэс нь одоо юуны тулд юм хөгжсөн байгаа үлээ. Тэгэл одоо аймаа эзэн тий аймаа орж юм шууд MP3 мөр тий ингээл voice record эзэн сануулж яхад би яагаад тэрийг хайхаар юм жиг өрөх хэрэгтэй гэж тий. За ахаад нэг бас зөвлөмж өгчээ. Янз бүрийн ай таны дотор толгойд орж ирэх юм бол шууд утасныхаа рекорд дээр тий voice record дээр хүртэл бичих боломжтой гэж шүү. За. Тэгээд энэ дуу маань өөрөө гэрчлэл юм уу эсвэл онцгой түүх бий юу? За бас л дөрөв ярьжсэн та төстөдөө тэгэл яг энэ үндэстэнд зориулсан бурхны хамгаалалт үнэхээр байдаг учраас одоо бид нар ингээл түүхээ харахад ч гэсэн тий 1920 онд монголчууд ямар өрөвдөлтөө нөхцөл байдалтай 500 мянган хүн үлдсэн ихийг нь лам нар болцсон өвчнөд баригдсан. Тэгээ ийм хоёр том гүрний хажууд те эрхчлөө гэдгийг бид нар одоо утгаар нь хандалцсан. Эзнийгээ таниад мэдсэн те. Яасан ерөөлтэй ард юм бэ бид нар. Ямар их ерөөлтэй юм бэ гэдэг энэ ийм гоё огсон уурж ирээд яг энэ дуу зохиогчсон. За бүгдээрээ төлсөн. За тэг.
Уртын сайхан дуугараа Хурын сайхан эгшгэрээ Хөх тэнгэрийн эзнийг магтацгаа Ардын сайхан бүжгэрээ Амин зүрхний гүнээсээ Амьд оршигч эзнийг магтацгаа Amen.